Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал үзүүлж байна. Ногоон бүс. Амар амгалан аюулгүй Чингэлтэй. Сайн байцгаана уу? Нийслэл Улаанбаатар хотынхоо төв цэгээс эхлэн Чингэлтэй дүүргийн бүх хороодод иргэдийнхээ амар амгалан аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн дүүрэн хангасан тэргүүн туршлагыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэ юу вэ гэвэл Чингэлтэй дүүргийн ногоон бүс. Ногоон бүс гэхээр мод гудамж талбайг цэцэрлэгжүүлэх тухай хэн бүхний санаанд буухан дамжиггүй. Тэгвэл дүүргийнхээ иргэдийн аюулгүй ая тухтай амар амгалан амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдал зөвчлийг хянах, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор дүүргийн удирдлагууд дэлхийн томоохон хотуудын жишг стандартын дагуу тасралтгүй 24 цаг ажиллах хяналтын камеруудыг байрлуулсан юм а. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2022 оноос камержуулалтын ногоон бүс төсөл хэрэгжиж байгаа. Одоогоор дэлхийд дахина нийт 770 сая хяналтын камер ажиллаж байгаа гэх судалгаа байдаг. Тэгвэл камержуулалтын систем хамгийн өндөр улсуудын эхний 10 байрыг 9-ийг нь бүгд найрамдах хятад ард улсын хотууд эзэлсэн байна. Бүгд найрамдах хятад ард улсын хотуудтай энэ зэрэгцэн бичигдсэн цорын ганц улс нь бол Их Британий нийслэл Лондон хот юм. 9.3 сая хүн амтай 627 сая 727 ширхэг хяналтын камертай тус хотод 14 хүн тутамд 1 камер оногдож байгаа юм а. Мэд хяналтын камер суйрлуулах гол шалтгааны гэмтэргээ сурсан сэргийлэх гэдэгч ард иргэдийн сэтгэл амгалан тайван байхад нөлөөлдөг гэж үзэж болохоор юм. 2022 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн засаг дарга Батцамбарлын санаачлахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1-2 дугаар хэлцээр байрлаж байсан камерын хяналтын төвүүдийг нэгтгэн дүүргийн хэмжээнд нэгдсэн нэг төвтэй болох ажил эхэлсэн юм аа. Ингээ 2022 оны 9 дугаар сард анхны 1-р хороог ногоон бүс болж 2022 оны 12 дугаар сард 2-3 дугаар хороо ногоон болсон. Ингэснээр дүүргийн хэмжээний хороодууд шат дараатаагаар камерын хяналтад бүрэн орж ногоон бүс болж одоо өнөөдрийн байдлаар дүүргийн бүх хороодууд камерын хяналтанд орсон. 2023 оны байдлаар дүүргийн хэмжээнд гэмтэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 41.4% буурсан эрэг үзүүлэлттэй гарсан бол 2024 оны эхний 3 сарын байдлаар үе 1-р улирлын байдлаар гудам талбайд үлдэгдсэн гэмт хэрэг 140 буюу 40%-аар олон нийтийн газар үлдэгдсэн хэрэг 75 буюу 70.7%-аар буурсан. Халаасны улгаан гэмт хэрэг 40.1%-аар буурсан ийм эрэг үзүүлэлттэй ажиллаж байна. Энэ нь бол дүүргийн нутаг дэвсгэр тэлээ хяналтын камерын бүрэн хяналтанд орсон. Тухайн хяналтын төв цагдаагийн байгууллагын аль багчид 24 цагаар ажиллаж гэмт хэрэг зөрчлөөс урдсан сэргийлэх энэ ажлыг зохион байгуулан ажилласантай холбоотой юм а. Тийм төвийг бол камеруудын бүгдийг ухаалаг горимн дээр нь ажиллах боломжтой болж байгаа. Жишээ нь одоо цагаан хувцастай ямар шүүхэн байна, хэдэн цаг таагаар явж байгаа ингээд бүгдийг малгай, говц, биеийн хилэмжээр нь бүх хүмүүсийг ингээд харж болно. Мөн энэ жил сургууль автомын бүсд аваарай тусламжийн баатна гэдэг манай шууд төвтэй холбогддог төрсөө харж ярьдаг техникүүдийг суйрлуулнаа. Одоо энэ машиныг маркаар нь, дугаараар нь, өнгөөр нь, хурдаар нь нөгөө бүс бүстэй юу хаагуур яаж явсан тараастан гаргаж ирдэг ийм камернууд байгаа. Хүн дээр бол тэр бие хилэмж таньдаг одоо нөгөө масктай хүн, малгайтай хүн чөнгөтэй байна уу, чөнгөгүй байна уу, тийм өнгийн говцтой байна уу гэдэг ийм камернуудыг бол суйрлуулж байгаа манай. Олон улсын томоохон хотуудын стандарт өгдөхийн ногоон бүсийг Чингэлтэйчүүд төв жилэн эхлүүлсэн. Байгалийн эрсдэлс ямар ч нөхцөлд нэмэх хасах 40 хэмт хэвийн ажиллах горимтой өнгө хөдөлгөөн нүүр таних хяналтын камераар бүрэн дүүрэн хангаж иргэддээ ээлтэй амар амгалан аюулгүй дүүргийг бий болгож гэмт хэрэг зөрчил болзошгүй эрслээс урдчилан сэргийлэх иргэдийн эрүүл цэвэр орчинд амьдрах амьдралын зөв дадлыг төлөвшүүлээс эхлээд хог хаягдлаа хайсан тохиолдлыг илрүүлэн дохио өгдөг системийг нутагшуулж эхэлсэн гэдгийг хэлэхэд таатай байна. Иргэдэд ээлтэй амар амгалан аюулгүй Чингэлтэй. Энэ бол ногоон бүс. Ногоон бүс. Амар амгалан аюулгүй Чингэлтэй.